Сайн байна уу залуусаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Таны мэдэх юм болон маань хэлж байна. Бүх цөмийн зэвсгийг сансарт дэлбэлвэл юу болох вэ? Цөмийн зэвсэг нь хүн төрөлхтний хамгийн аимшигтай хар дарсан зүйл болох оддын дайныг үүсгэх боломжтой. Мэдээж хүн төрөлхтөн цөмийн зэвсэг газар дээр эсвэл усан дээр дэлбэрвэл юу болдгийг мэддэг. Харин сансарт хэрхэн дэлбэрдэг, хүн төрөлхтний амьдралд ямар аюул авчрахыг төдийлөн мэддэг вэ? Ингээд дэлхий дээр байх магадaltaй бүх цөмийн зэвсгийг сансарт дэлбэлвэл юу болох талаар эрдэмтдийн хийсэн туршилтаас ярьцгаая. Дэлхий дээр хэдэн ширхэг цөмийн зэвсэг байгаа вэ? Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хэрэг хэмжээний цөмийн зэвсэг байгааг бид тааж мэдэхгүй. Орос, Америкийн нэгдсэн улс, Их Британи, Хятад, Хойд Солонгос, Энэтхэг, Франц, Пакистан болон Израиль улс цөмийн зэвсэгтэй болох албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр орнуудыг цөмийн клуб гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны орнуудыг гэдгийг санахын зүйтэй бөгөөд Өмнөд Африк, Өмнөд Судан болон террорист талдах бүхий орнуудад цөмийн зэвсгийн нөөц байдаг эсэх нь эргэлзээтэй. Зөвлөлт холбоот улс тарсны дараа Казахстан, Корей болон Беларусь өөрийн цөмийн зэвсгийг Оросын холбооны улсад хүлээлгэн өгсөн. Цөмийн клубүүдийн хувьд цөмийн зэвсэг нь тэгш бус хуваарлагдсан байдаг бөгөөд 90% нь Оросын холбооны улсын Америкийн нэгдсэн улс байдаг ажээ. 1980-ад оны үед дэлхийн цөмийн зэвсгийн оргил үе байсан бөгөөд энэ үед 100,000 орчим цөмийн зэвсэг байсан гэдэг. Харин одоо үед дэлхий дээр 15,000 орчим цөмийн зэвсэг үлдсэн гэх тоо бий. Гэвч энэ дэлхийн амьдралыг устгахад хангалттай хүрнэ. Цөмийн зэвсгийн сансарт туршилт анх сансарт хүн ниссэн цагаас л эхэллээ. Цөмийн зэвсгийн туршилтаа 1958 онд Америкийн нэгдсэн улсын Атлантын далайд байрлах Джонстон арал дээр цөмийн зэвсгийн хэд хэдэн туршилтыг хийсэн байна. Тэд цөмийн зэвсгийг бүхий пуужингаар эгц дээш нь буудсан бөгөөд эхний хоёр сум далайн төвшнөөс дээш 160-аас 300 км хүрсний дараа дэлбэрсэн гинэ. Энэ үед хавайн арлын шөнийн тэнгэрт гинт синхэрдэж удалгүй хөрөн өнгөтэй болсон байна. Үүнээс гадна агаарт үл мэдгдэх биед гэрэлтэж байсан. Учир нь ард иргэд айж цагдаагийн газар дуудлага өгсөн байна. Харин хамгийн сүүлийн харвалтанд 700 км өндөрт хүрсэн ажээ. Зөвлөлт холбоот улсын хувьд цөмийн зэвсгийн туршилтаа К төсөл гэж нэрлсэн бөгөөд Капустины яар гэх газар хийсэн байна. Уг туршилтуудаас эрдэмтэд цөмийн зэвсэг сансарт дэлбэрэх нь хүн төрөлхтөнд ямар ч аюулгүй гэж үзсэн байна. Учир нь хит өндөрт дэлбэрсэн цөмийн зэвсгийн биетүүд газар дээр унах боломжгүй байсан бөгөөд сансарт үлдэж байжээ. 3-р Армагеддоны бэлтгэл өмнөх амжилтандаа бардсан Америкчууд 1962 орд цөмийн зэвсгийн цэнийг нэмэгдүүлж дахин туршилт хийсэн бөгөөд өндөрт дэлбэрэлт үүсгэх нь тийм ч аюулгүй биш болохыг баталсан байна. Гэхдээ энэ удаагийн туршилт амжилттай хэрэгжсэн гэж үзэхэд бэрхээ. Учир нь пуужин хангалттай хөрч чадаагүй газарсан учраас 10 км-ийн өндөрт пуужин хүчээр дэлбэрсэн гэх яриа бий. Ингээд цөмийн зэвсгийн үлдэгдэл нуурын ус болон Джонстон атод арал дээр унсан гэж үздэг. Уг туршилт амжилтгүй болсон ч судлаачид туршилтаа үргэлжлүүлсээр байна. Тэдний дараагийн төслийн нэр нь Парен далайн од бөгөөд тоор пуужин дэлхийн тойрог замын ойролцоо 1.5 мегатонны цөмийн зэвсгийн хаягдлыг газар тунгасан байна. Дэлбэрэлт нь дэлхийгээс 400 км өндөрт болсон бөгөөд энэ өндөрт хиймэл дагуулууд нисдэг байна. Уг хүчтэй дэлбэрэлт нь санаанд оромгүй нөлөөг үзүүлсэн ажээ. 4-р ертөнцийн төгсгөл уг дэлбэртийн үед урд өмнө хизээж болж байгаагүй богино хугацааны цахилгаан соронзон импульс үүсч дэлхийн хиймэл дагуулын 3/1-ийг ажиллагаагүй болгожээ. 4 хиймэл дагуулын бүх үе ангиуд нь тарж боторсон бол үлдсэн хиймэл дагуулын нарны зай хураагур нь хит их галбанаас болж ажиллахгүй болсон байна. Энэхүү дэлбэрэлтээс болж тэнгэрийн өнгө өөрчлөгдснөөс гадна хот даяар цахилгаан тасарч цахилгаан төхөөрөмж ажиллахаа болсон гинэ. Үүнээс гадна гар утасны сүлжээж ажиллахгүй болжээ. 5-р бүх цөмийн пуужинг сансар руу харуулах юм бол судлаачид өнөөдөр дэлхий дээр байгаа бүх цөмийн зэвсгийг сансарт хөөрөж дэлбэлвэл юу болох талаар таамгийг дэвшүүлж гаргажээ. Энэ нь дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийг устгах хүсэлтэй холбоотой юм а. Бүх цөмийг дэлбэлэх юм бол Прайм далайн од төслийн үеэс 3700 дахин их цахилгаан соронзон импульс үүсэх бөгөөд сансар дахь 2000 гаруй хиймэл дагуулууд бүгд ажиллагаагүй болно. Мэдээж гар утасны сүлжээ болон цахим сүлжээ үгүй болж дэлхий дээрх бүх цахилгаан төхөөрөмж доголдолд орно. Дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийг дэлбэлэх юм бол цахилгаан сорон импульсын нөлөө дэлхийгээс 800 дахин том газар нутгийг хамрах болно гэсэн таамгийг дэвшүүлжээ. За ингээд цөмийн зэвсгийн талаар ярьлаа. Сансарт дэлбэрүүл яадаг гэдгийг сонслоо. Маш аюултай байх нь маш аюултай.